өрөөдөрөө мистик хүүг харадуулаарай энэ тэндгүй инээд бэлхэж эрхэмнэн хүүхдүүд баялан энэ бол мөнхийн хотхон эргэлдэг бидний дотны найз хүүхэд бүрийг хайлан би хөгжөө баярыг түгэн би найзууд бүхнээ тойруулаад наадам тоглох дуртай би зүг амьдрал зүг хүсэл зүг бүхнийг бид түгэн бид бол ханы хүүхдүүд хаан улсыг ихэмээгээ мөнхийн хотхон мөнхийн хотхон бидний найзууд мөнхийн хотхон эдгээр найзууд мөнхийн хотхон үргэлж хамтдаа тэрэг хатаа нэстэггүй нааш ирж юм бүгд шудархан басан ямар гоё юм бэ мөнхийн хотын ихчий тийм байна ямар гоё юм бэ Сайн байцгаана уу? Мөнхийн хотын нэвтрүүлэг эхэлж байна. Найзууд та нар маань намайг хажуудаа нэгэн хөөрхөн хүүхд суулгасан байгааг харж байгаа хаа. Энэ бол өнөөдрийн манай мөнхийн хотын нэвтрүүлэгт оролцож өөрийнхөө дагуу танилцуулах хүүхэд байгаамаа. Сайн уу? сайн За, үзэгч найзуудад өөрийгөө танилцуулаарай. намайг Бэлгүн гэдэг би 92 дугаар сургуулийн Баян зүрх дүүргийн 92 дугаар сургуулийн 3-ын б ангид сурдаг. Чи хэдэн настай юм бэ? Би 9 настай. Тийм үү. Өөх, 6 настай сургуульд орсон юм биш үү, тий? Тийм. Сургууль зарах гоё юм. Гоё. Юу нь гоё юм? Сургууль зурах гоё. Тэгээд нөгөө эрдэм зааж өгдөг багш байдаг. Биднэрт дуу үсмийн багш, англи хэлний багш гэж зөндөө олон багш байгаа. Тийм үү. Хөөх, хөөе Бэлгүн надад чамаас зөөх нэг асуулт гарчлаа. Эрдэм гэж яг юу гэсэн үг вэ? Эрдэм гэдэг нь болохоор юу том болоод хүний нөгөө одоо жоохон хүүхдэд ч гэсэн хүмүүжил хэрэгтэй тэр хүмүүжил нь болж өгдөг. Тэгвэл тэрийг эрдэм гэдэг юм тийм ээ? Тийм. Чи тэгвэл гоё эрдэм зааж өгдөг багшрынхаа тухай яриач. Манай Цэбэлма багш биднэрт дандаа математикийн хичээл дээр гоё шинэ зүйлүүд зааж өгдөг. Тэгээд монгол хэл дээр биднэрт монгол үгнүүдийг тайлбарлаж өгж ярьж өгдөг. Бидний чадахгүй зүйлийг бас зааж өгдөг. Ямар мундаг багш вэ тийм ээ? За дуу хөгжмийн багш нь юу зааж өгч байна? Дуу хөгжмийн багш биднэрт бүжиг, дуу, тоглоом гэж зааж өгдөг. Чамд өөр багш байгаа юу? Бага биеийн тамирын багш. Би тамирын багш юу заадаг би хэлэх үү? Би тамирын багш алхахыг заадаг. Тэгээд баруун зүүн тийш ирэхийг заадаг. Тэгээд бас дасгал хийх заадаг. Зөв үү? Зөв. Чи тэгээд хадаа гоё оноо өгөхгүй мүү? Чи тэгээд хэдэн оноо өгөх үү? Зөв. Эсгүй дээ цаанаад болоо баярлалаа. Чиний хамгийн дуртай хичээл чи ямар хичээл вэ? Математик. Математик. Та бодох дуртай юм биш тийм ээ? Та бодох юу нь гоё юм бэ? Та бодоход нөгөө нэг толгой нөгөө нэг амар сайн тархинд нөгөө нэг юу эрдэм нөгөө нэг ном тархинд ордог. Тэгээд та бодоод л байх юм бол дахиж бодмоор санагдаад байдаг. Тийм үү? Нистэггүй дээр нэг өдөр та бодсон байхгүй юу? Чи манай нистэггүй бас тэгээдсэн юм аа. Та бодоод л ямар санагдаад байдаг гэхэдсэн. Харин би болохоор нөгөө та бодохоор ингээд бод чаддаг шүү дээ. Чи дандаа анцаардаг. Тэгвэл нистэггүй та хоёроос хоолны шалгалт аваад уралдуулах хэрэгтэй юм байна. Ерөөсөө би тийм уралдаан зохионо. Чи нистэггүйтэй уралдах уу? За. Энэ дагаа өргөмжтэй хөлөө үзэж танилцуулъя дөхөө. За. Бэлгүн тэргүүний тоочин сурагч алсан байна гинэ. Хүүхдүүдээсээ хамгийн сайн тоо бодсон болохоор ийм өргөмжлөл авсан юм уу? Манай ангийн хөшлөнгийн хүүхэд миний нөгөө нэг юу яасан? Миний нөгөө нэг дандаа тоо бодоход нөгөө нэг дандаа нөгөө надаас жоохон зоримороо муусан. Тэгээд нөгөө нэг бас тоочин болсон. Энэ зурган дээр чи хөөрхөө жижигхэн хонгөлгийг усаар угаагаад ах шиг байна тийм ээ. Энэ яг юу болсон юм бэ?
Би аав ээж хоёрын гөлөг олж исэн гэж хэлсэн битээрийг. Тэгээд битээр энэ гөлгөө усанд оруулж исэн. Тэгэхээр нөгөө нэг ингээд бие савандаад тэгээд цэвэрхэн болгосон гэсэн үг үү? Усанд оруулах гэхээр нөгөө нэг зүхтаагаад яваад идэг. Тэгээд битээр нөгөө нэг юу яасан? Нэг юм нөгөө дээрээс нь ус асгаж оруулах гэсэн чинь зүхтаагаад байсан болохоор нь саванд оруулж исэн. Тийм үү. Хөө ингэж чи амьтанд тижээдэг үү? Тижээдэг. Ямар амьтанд тижээдэг? Яс мэлхий. Тийм үү, чи яс мэлхийг авчирсан уу? Тийм үү. Тэгвэл чи дараа нь надад нэг уулзахаар яс мэлхийг харуулаарай заяа. Яс мэлхий гоё юу? Гоё. Гэтэ яс мэлхийг аимхаа гэсэн тий. Би гоё яс мэлхийг харах нь дээ. Тэгвэл чи энэ жижигэн хоогоо яатсан бэ? Манай нөгөө нэг алга болж исэн. Тийм үү. Тэгээд жоохон байсан учраас би тийдэг төмөл ани битэрийг юу гэрт тоожлоод явдаг байсан. Тэгээд тэгж яхад манай тэр гөлөг алга болчихсон. Тийм үү. Надад бас нэг юм гоё зураг харагдчихна. Энэ зурган дээр цаана маш том онгоц наан энэ жижигхэн бэлгүүнээ харагдаад байх юм. Энэ нөгөө нэг ээжийн ажлын нөгөө баяр болоо. Тэгээд ээжтэй хамт ээжтэйгээ хамт нөгөө нэг явж үзчихсэн. Чи тэгвэл онгоцыг хажуунаас нь харсан гэсэн үг үү? Дотор нь сууж үзсэн. Хөөх ямар гоё юм бэ. Онгоц их том байна уу? Хэр том байна? Амар том. Тэгээд хоошоогоо бас амар уурт. Тийм үү. Чи тийм том онгоцны дотор ороод үзсэн чи ядарсан уу? Тийм үү. Тэгвэл би бас ядрахгүй байна да. Тэгвэл Нестокой таяр бас ингэж онгоц үзэж болох юм биш тийм ээ? За тэгвэл үзнэ. Ингээл бэлгүүнэ. Чи өнөөдөр үзэгч найзуудад бас надад ямар авиас үзэхээр ирсэн бэ? Шүлэг уншаад. За тэгвэл шүлгэж сонсъё. Цэцэргэн ганцхан ширхэг өрлөнд нь ангаа захирах мойлч би ангаа тайлах нэрч би хашаа арилгах хадч би халуун дарах тослооч би тэр жимс цэцэргэн эмгэг болгон ажил суулгахад тэнхрүүлдэг эмгэг болгон тохирдог амьд эмийн рашаан болсон амьдралд итгэх алтан үрэлт тэр жимс цэцэргэн. Баяр хүргэе. Цэцэргэн гэж ямар өнгөтэй жимс байдаг вүлээ? Улбар шар өнгөтэй. Цэцэргэн хамттай тийм ээ? Ямар гоё шилдэг вэ? Хэн чамд зааж гисэн? Би нөгөө номноос цэцэлсэн. Өөрөө номноос чийдэлсэн юм уу? Хайлхалаа. Бэлгүүнэ. Чи зурдаар хэрэг гарах юм бол аав ээжтэй, багш нартай, найзуудтай хэлэх юмсан гэж боддог үг чамд байдаг уу? Байдаг. За тэгвэл чамд боломж олж надад чамайг бүх хүмүүс сонсож байгаа болохоор чи хэлж олно. Аав ээж гэр бүлийнхэндээ найз багш нартай хайртай шүү. За чиний хүсэл мөрөөдөл юу вэ? Том болоод ямар мэрэгжилтэй ямар хүн болъё гэж боддог вэ? Том болоод юу цагтаа. Цагтаа юу? Монгол улсынтай зүтгэе гэдэг үү? Яагаад? Яагаад гэвэл хулгайч хүний эмийг хулгайлсан хүнээс нь тэр хулгайлагчсан эмийг аваад эзэмд нь буцааж өгөөд тэгээд тэр хүнийг дахиж юм хулгайлахгүй болохоор юу яа. Сайн хэлж өгөх хэрэгтэй байна тийм ээ? Тэгвэл цагдаа хүн гэдэг чинь тэгвэл муу зүйлийн төлөө тэмцдэг сайн хүн юм байна шүү дээ тийм ээ? Тийм. Цагдаа ах нарын сайн зан чанар нь юу вэ? Сайн зан чанар нь гэвэл нөгөө нэг хүнд нөгөө нэг сайн тусалдаг нөгөө нэг юу бас энэ тустай. Сайхан сэтгэлтэй. Чамд тэгвэл цагдаа ах нарт байдаг сайхан сэтгэл тус зам байгаа юу? Бага. Чи бусад яаж тусалт юм бэ? Би нэг удаа нөгөө нэг их явж байхаар нь халтарч унахаар нь тэр их чинь нөгөө нэг юм нуунаа дээш тийшээ болохоор нь тэрийн түүж өг тусалж ийсэн. Тийм үү. Ямар мундаг юм бэ? Чи тэгвэл бүр өглөөх хүмүүс туслаад сайн цагтаа болоорой. За.
Би дахиад чиний авьяасыг үзмээр байна. Чи өөр ямар авьяастай юм бэ? Дуулах. Тийм үү. Чи тийм ээ. Анагаа ярьж чадгаа. Чадна. За тэгвэл нэг анагаа яриад өгдөх. Нэг галзуугийн имлэгт нэг хүн нэг юм галзуугийн өвчтөн ингээд юу нэг салхалт авсан. Тэрэн дээр нэг галзуугийн өвчтөн ирээд би Ленин байна гэсэн чинь дахиад нэг өвчтөн ирээд би Ленин байна гэсэн чинь нөгөө нэг салхалт авсан хүн асуусан. Энэ одоо юу болоод байгаа юм бэ? Хоёр Ленин муу гэсэн чинь энэ чинь наа өрчөн дандаа тэгэж ярьдیں۔ Би жинхэнэ Ленин байна гэдэг. Тэгэхээр юу гэсэн үг вэ? Эмчин бас өвчтэй болсон гэсэн үг үү? Хөөе, бэлгүнэ. Чи ингэж Ленин гэж хэм болохыг мэдх юм уу? Мэдхгүй. Тэгээ сайн мэдхгүй. Юу? Ленин гэдэг зүгээр нэрийг сонсч байсан. Тийм үү. Ленин гэдэг чинь Оросын алдартай хүн байхгүй юу? Хүний нэр шүү заяа. За. Тэгээ чи том болоод ахлах сургуульд орохоороо ч юм уу дунд сургуульд орохоороо тэр хүний тухай магадгүй их сайн судлах байхаа. Тэгэхээр чи сайн мэдж аваарай за. За. За тэгвэл чиний дууг сонсъё. Дууга бэлдээгүй. Мартцсан уу? За. Тэгвэл хоёулаа үзэгч найзуудаа баяртай хэлээд өгөө. Тэгээ. За, найзуудаа өнөөдрийн мөнхийн хадгалан нэвтрүүлэгт 92 дугаар сургуулийн 3 дугаар ангийн бэлгүүнээ оролцлоо. Тэгээ бэлгүүнээтэйгээ маш их сонирхолтой ярилцлага өрнүүлсэндээ би хувьдаа маш их баяртай байна. Чамд баярлалаа бэлгүүнээ. Баярлалаа. Найзуудаа дараагийн дугаараар уулзцгаая. Хааны хүүхдүүдээ баярлалаа.